Бид бүгдийн сайн мэдэх далайн дарамжтай хан Голди Рожерыг бичихтэй санаа авсан гэж яригдж буй түүхэн хүмүүсийн талаар өнөөдөр ярих болно. Фуживара no Сумимото нь Японы тэнгистэй далайн дарамжны хаан гэж цоллуулж явсан нэгэн бөгөөд засгийн газартаагаа тэрсэлдэж 8-ны замуудыг боож дээрэм тонол хийдэг байсан. Эцэст нь засгийн газартаа цаалууж нас барсан хүн юм байна. 939 оноос 941 оны хооронд 1000 гаруй хөлөг ахлаж засгийн газартаагаа тулалдаж явсан үеийг нь дүрсэлсэн зургийг бид нар одоо харж байна. Фуживара, Мугивара буюу дэрсэн малгайд гэх энэ хоёр үг хоорондоо их адил төстэй сонсогдож байгаа нь энэ хүнээс санаа авсан гэх тамгийг илүү хүчтэй болгож өгч байгаа юм. За дараагийн ярих хүн бол Оливер Левасо гэж унших юм. Би сайн нэрийг яаж уншаасаа мэдэхгүй л байна. За энэ хүн болохоор 1690 оноос 1730 оны хооронд амьдарч байсан. Тэгээд мэдээж Голди Рожер шиг засгийн газартаа цаазлууж өгсөн юм байна. Тэгээд баригдах үедээ тэрээр Мадагаскарт хөзөөний зүйлтэй унгаасан бөгөөд цааслах үедээ ингэж хэлсэн юм байна. Ойлгож чадсан нэг нь миний эрдэнцийг ав гэж хэлсэн. Тэгээд хөзөөний зүйлтэйг нь Мадагаскараас олох үед дээр нь код байсан бөгөөд кодыг би ингээд гаргаад ирчин. Тэгээд 1730 оноос хойш энэхүү кодыг тайлж чадаагүй бөгөөд энэ хүний эрдэнсийг нь хэрвээ тайлаад олж чадах юм бол $1 тэрбум орчим үн цэнтэй эрдэс байгаа гэж яригдж байгаа юм байна. Голди Рожерыг бичгтээ Оливер Левасогоос санаа авсан гэх энэ тамга ер нь бол үзэгчдийн дунд их хүчтэй байдаг. Цаасуулах үедээ миний эрдэнцийг ол гэж хэлээд өгсөн нь адилхан болохоор угаасаа яагаад хүчтэй байдг нь ойлгомжтой.